Сайн байна. Онлайн сургалт зуршлын төвөөс эрхлэн дэлгэрч бай. Өмшгийн бодлого болон бодолтууд. За, Бонусын онлайн төлөвлөгөөр буюу өмшөлтийн 2019 оны материал их сургууль математик B-ийн бодлого 2 нэ. Тэгсэн чинь ийм юм өгсөн юм байна. I-A-N гингүүтэй функц тийм үү? Pair of A-N natural number гинэ. Natural тоглодог манлаар нөгөө 1 2 3 4 гэх хэмжлэн таалагддаг тоо тийм үү? Тэр тоонуудын ийм M-N гэдэг хосыг хийж агаад гэнэ I нь болохоор нөгөө E-ийн f(x) гэдэг чинь болохоор зөвхөн x-ээс хамаарсан функц шүү дээ. X-ийн норн тоогч шууд гаргаад байна тийм үү? Энд дэр болохоор I-M-N гэдэг M гэж хоёр тоо өгч иж өөдөөс нь тийм хариу гаргадаг. Хоёр хэсэгчтэй функц л гэсэн үг тийм. За энэ маань болохоор яаж тодорхойлогдсон бэ гэсэн чинь M-тэй 1 ч юм уу эсвэл 1-тэй n ч юм уу M-ийн аль нэг байх юм бол тэнцүү 1 болчтой юм байна тийм. За тэгээд энэ дэр болохоор M дээр нэмэх нэг n, M-ийн дээр нэмэх нэгтэйгээ байх юм бол M дээр нэмэх нэг n дээр нэмэх нэг. Ерөөсөө л яхаа f одоо 3 5 гэж тавьсан байх юм бол би нэг бол f 2 5-тай бичээд нэмдэг нь f юу вэ 3 4-тэй бичих гэсэн үг тий. Эндээс n дээр нэмэх нэгийг нь n-тэйгээр нэг бич. Нөгөөд нь m дээр нэмэх нэгийг нь m-тэйгээр нэг бич. Ингээд ийм юм хоёр юмны нийлбэр болгож задлчих болт юм байна тийм үү. Тэгэх юм болохоор доорх юмнуудыг бүгдлээрээ гэснээр i2n i3n-ийг n-ээр илэрхийлж байна. Тэгмээдээ i5-3-ын утгыг нь олно гэж байна. За энэ болохоор ёстой ингэж боддог, ийм бодлогыг ингэж бодно энэ гэсэн юм бол байхгүй зүгээр шууд хүчээр л бодоо авчээ. Гарч ирсэн үг маань функц хос за натурал тоо ингэж тодорхойллоо. Тэгэх юм бол энийг n-ээр илэрхийлээрээ энэний утгыг нь олоорой гэсэн юм байна. Тэр бол боломжтой. За эхлээд яхаа I гэсэн бай 2n-ийг болгоно. За I2n гэдэг чинь юм бэ? Тэр би нөгөө түрүүнийхэн задлсныг те энэ хоёр дахь хорон задлгаараа задлж шүү дээ тийм үү? I2n-ийг болохоор би I1n гээд нэмхэн гэж хагаад I2 n-с нэгтэй хэрэгжүүлнэ гэсэн үг шүү дээ тийм үү? Аль алинаас нь 2-оос 1 ихсаад нэгтэй болно, n-с 1 ихсаад n-с нэгтэй хэрэгжүүлнэ тийм. За I1 n чинь гэсэн юм болохоор нөгөө ихний дүрмээрээ m-ийн аль нэг байх юм бол шууд нэгтэй тэнцвэгдсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ болохоор шууд нэг болчих юм байна. Нэг дээр нэмэх нь I2 гэснээр n-с нөгөө. Одоо ингээд харах чинь I2 n гэсэн бол хажууталтныхаа I2 n-с нэгтэй болох юм шүү дээ. Тэ? Тэгэхээр би энэ дэр дахиад ингэж болно гэсэн үгтэй I яхаа 2 n-с нэгийг нь тэнцвэг авчих юм бол дахиад I1-тэй n-с нэгтэйгээр нэмэх нь I2-тэй буцаад n-с хас 2-тэй гор тий. Тэнгүү дахиад энэ нь болохоор нэг болоод нэг дээр нэмэх гэж хаад I юу юм 2 n-с 2-тэй гэсэн үг. Одоо энийг буцаад энд навчраад тавьсан ч болно тийм үү? Тэрээс юм байна. I2n гэдэг бол тэнцвэг яах юм. За нэг дээр нэмэх нь I гэснээр 2 n-с 1 гэдэг. N-с нь те артлаас нь гэсэн гутаа би урталт нь гараад тавьчих болт юм шүү дээ тийм үү. Тэнцүү дахиад хийхээр яах юм. Тэгвэл нэг дээр одоо яах юм нэмхэн гэж байгаа юм баггүй. I2 гэснээр n-с 2 баггүй. Би одоо энийг те ийшгээ буцаад тавьчихаар нэг дээр нэмхэн гээд ийм болчлаа гэсэн. Тэнцүүд болохоор буцаад 2-ыг гээд нэмчих юм бол 2 дээр нэмэх нь I гэснээр 2 n-с хасах 2-тэй гэсэн. Ерөөсөө энэ нэг энэ n-с нэг нэмэхээр нийтдээ n үстэй. Одоо энэ дээр болохоор 2 энэ дээр n-с 2 нэмэхээр болохоор буцаад n үстэй гэдэг тийм зүйлийг харьцуулж байгаа байхгүй. Тэгвэл тэнцүү гэж явсараад юу болно гэсэн үг. Би хамгийн сүүлд нь I 2-тэй 1-тэй үлдээх гэдэг юм л да. Ардлт нь 1 үлдээх юм бол энэ урталт нь n-с хасах 1 байх хэрэгтэй юм. Тэгж энэ n-с 1 дээр чинь 1 нэмэхээр буцаад дахиад n-ээр гарч ирнэ үстэй. Би одоо энэ тэнцүүгээл энийг ардлыгаа дахиад л нөгөө задлал явуулна гэсэн үг. Задлангууд болохоор урагшаага энд нөгөө нэгийг үлдээчихэл тий. Нэгийг үлдээчихэл ардлын тоонд болохоор нэгийг цөөрөл яваад цөөрж явсаргаад нэг дээр очиж зогсон шүү дээ тийм үү. Нэг дээр очиж зогсороо ийм ингэж үчигдлээ. За тэгээд дараагийн n-с нэмэх нь гээд энэ одоо I2 1 гэдэг чинь яхаа m-ийн аль нэг байх юм бол шууд нэг болдог шүү дээ. Тэр энэ одоо 1 гэсэн үг. Тэгээд ингээд нэмчихээр n-с хасны нэмэх нэг хэмжээ нэмээд n гараад ирлээ. I2 n-ийг бол n явуулчих юм байна. За энэ дээр n-ийг тавьчих. Нөгөөд нь юу лээ? I3 n-ийг л I3n үү. За I3n-гээ бас л дахиад залд үзье тий. I3n тэнцүү I2 гээд n-тэйгээ дараа нь артлаас нь сосох хэрэгтэй. I гэснээр 3-тай n-с нэгтэйгээ тийм үү. Ингээд тэнцүү I2n гэсэн чинь би сая болчихсон шүү дээ. Юу болчлаа? I2n гэдэг бол n юм байна гэдэг болчихсон байна шүү дээ. Тэр нь уртлын хэсэг нь болохоор n-ээр болчих юм байна. Артлын хэсэг нь болохоор нэмгэн гэж хаад I3 n-с нэг үү. За тэнцүү дахиад задлж чинь тий. Тэнцүүгээд яхаа n бол энэ нэрээ байжиг I3 гэдэг чинь би I2-тэй болгоод n-с нэг болгочихвол нэмэх нь I3-тайгаараа байжиг артлаас нь дахиад нэг гэсэн тий n-с хасах 2 боллоо. Тэгсэн чинь энэ одоо 2 n-с нэг гэдэг чинь тэгвэл
нөгөө өмнөдөө адилхан шүү дээ. Би I2N-ийг N болгоцсон байгаа юм чинь I2 гэснээр N-ээс хасах нэг гэх юм бол N-ээс хасах нэг гарч ирж шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ л N-ээс хасах нэг гэх юм байна. Тэгээд дараа нь N-ээс хасах 2 байгаа. За тэнцүү гэхээр чинь би ерөөсөө N-ээс л задлал явуулах юм шүү. N байгаа, N-ээс хасах нэг байгаа, N-ээс хасах 2 нь дараа нь гарч ирнэ. Гэмшлийн явсараад нэмэх нь I3 юу болно гэсэн үг. Нэг болно гэсэн үг. За тэгмэд болохоор би ингэж харах гэдэг юм л да. Урталт нь N байхад энд л N-ээс 1 байна гэж тий. Урталт нь одоо энд N-ээс 1 байхад N-ээс 2 байна. Би тэгэхээр энийг 1-ийг гаргахаар урталт нь л 2 хүртэл явчаад байна гэсэн үг шүү дээ тийм үү. Дээдлэл тоног амч тий. За тэгээд яах юм I3-1 дээр ирээд зогслоо гэхээр I3-1 чинь буцаад өөрөө энэ чинь одоо 1-ийн төвстэй. Тэгэхээр энэ манай I3N гэдэг болвол яах юм N за N-ээс хасах 1 гэснээр N-ээс хасах 2 гэснээр явсараад нэмэх нь 2 нэмэх нь 1 хүртэл. Нэгээс N хүртэл тоонуудын нийлбэр юм шүү дээ. Нэгээс N хүртэл тоонуудын нийлбэр чинь N дээр нэмэх нь 1 хуваах нь 2 гэсэн том явах гэж болсон тийм үү. I3N бол ерөөсөө N дээр нэмэх нь 1 хуваах нь 2 юм байна гэж. За дараа нь I5 3-ыг олно юм уу? I5 3-ыг бас л тэгэл задлаад болчихгоо. I5 болон 3 шүү дээ. Өмнөх олсон юмуд маань I2N ч юм уу I3N гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ энийх нь орон 5-ыг тавилаа гэхэд эн чинь гарч ирэхгүй эн чинь болохоор нэг байршлагдсан байгаа болохоор бас жоон саан зовоод байна л та алтчих магадгүй. Адилхан ч магадгүй. Гэхдээ заавал тийм яхаа хэрэггүй эрсдэл үрээд явах гэдэг тийм. Зур задлаа явчихё. I4 3 нэмэх нь I5 2 тийм. 4 3 5 2 за. Тэгэхээр 4 3 гэдэг чинь задраад яах юм I3 3 нэмэх нь I4 2 Тэ. За 5 2 гэдэг маань болохоор задраад I 5 нэгтэй болчихно. Энд чинь шууд нэг нөгөөд нь I 4 2-тэй болох. За энийг нь болохоор 1 гэж тавьчих. 4 2-тэй маань 2 шиг болно. За нэг дээр нэмэх нь 2 шиг гэж I 4 2-ыг задлахаар I 4 1 боллоо. Нэмэх нь I 3 2 боллоо юм. Нэмэн нараас нь I 3 3 маань байж байгаа юм чи би нэгс баслаад I 3 2 I 2 3 болох задлах. Тэгэхээр энэ дээр 4 нэг чинь буцаад 1-ийн тоо 2-оор үржлэх 2 гарч ирээд 1 дээрээ нэмэхээр 3 болгочих. За 3 дээр нэмэх нь 2 шиг 3 2 гэж чинь дахиад нэг байгаа юм уу? За 3 шиг I 3 2 юм байна те. Тэгснээ I 2 3 байгаа юм байна гэж бичсэн тавьж байгаа задлж. За 3 дээр нэмэх нь 3 шиг гээд I 3 2 чинь болохоор I бас 3 1 болно. Дахиад 2 2 болох юм уу? I 2 2 болох юм. За тэгээд энэ 3 1 манлаар буцаад 1 тавьчих тий. Нөгөөд нь ардалт нь I 2 3 маань их юм. I 2 2 болно. Нэмэх нь I 1 3 болох уу. Тий. За 1 3 чинь бас дахиад 1 тав. Гингүүд тэнцүү. Энэ юу лээ? Энэ ингээд 1 байгаа. Урталт нь хаалтны гадна 3 байгаа юм чинь 3 боллоо тийм үү? Энд дээр болохоор араас нь дахиад 1 нэмж байгаа. Тэрээс 3 дээр энд ингэж 3-ыг нэмээд дахиад 1 нэмээд 7 юм шүү. 7 дээр нэмэх нь гэж хаад энэ дээр болохоор 3 шиг яхаа I2 2 байсан. Энэ дээр гэсэн чинь дахиад нэг 2 2 байгаа юм бол 4 шиг I2 2 гэж. Тэнцүү 7 дээр нэмэх нь 4 шиг I2 2-ыг дахиад задлаад I яхаа 2 1 болно. Нэмэх нь I 1 2 болно. Ингээд задлах чинь I2 1 чинь 1 I 1 2 чинь 1 шүү дээ. Нэг дээр нэг нэмлээ 2 боллоо 2-ыг 4-өөр үржлээ 8 боллоо 8 дээр 7-ыг нэмлээ 15 боллоо 15 юм байна уу. За энэ дээр нэмэх хуваах нь 2 тэгснэ 15 гэдэг. Ийм 3 харах гэсэн юм. Энд дээр одоо нэг ийм бодлого ингэж бодно энэ дээр гэсэн ямар юу юм зааварчилгаа энэ дээр байх байхгүй. Тэгээд харж байгаа л энийг болохоор за шууд ирэн болоод үзсэн тий. Шууд задлаа явчих юм бол гарах юм болоо да гэсэн чинь гараад ирсэн юм чинь ингээд босгоч тий. Нэг лайн байлаа. Баярлалаа баяртай дараад олцъя.